За hi guys. 2 дугаар хичээлдээ тавтай морил. За өнөөдрийн хичээлийн нэр to be буюу байх байдаг гэсэн утгатай. За бидний үздэн present simple цаг байгаа тий. Тэгдэг, ингэдэг гэсэн утгатай байнга давтагддаг үйлдэлүүдийг хэлдэг. За тэгвэл энэ ийм байдгаа, ийм нэг удаа байсан биш тий, байх болно биш. Ерөөсөө л ийм байдаг гэсэн үг. За монголоор ерөнхийдөө бол шууд орчуулж хэлвэл энэ бол тэр бол гэсэн утгатай гэж хэлж болно тий. За I эзэн би тэр am, you are, she is, he is, we are, they are, it is. Okay. За өнөөдрийн хичээл хамгийн амархан хичээл гэж багш нь хэлсэн тий. За хэдүүлээ жишээ аваад үзье. За мэргэжил дээр хэлэхэд одоо ямар мэргэжлийн хүн бэ гэдгийг үргэлж энэ цагаар хэлдэг. I am a teacher. Okay. За дараачих нь насыг хэлэхдээ тэдэн настай гэж хэлэхдээ she is 24 years old гэж хэлсэн байна те. За I am Mary. Би бол Mary буюу нэрээ хэлэхдээ бас энэ дүрмийг ашигласан байна. He is tall and chubby. За хүний гадаад байдлаар тэмдэг нэрийг ашиглаж ингэж харагддаг тийм хүн ийм хүн гэж одоо тодорхойлсон байна те. Тэр өндөр бас chubby гэдэг нь жоохон бондгор гэсэн. За I'm in Mongolia. Байршлыг заахта бас би тэнд байна, энд байна гэм I am in, she is in, we are in гэж хэлдэг те. My mom is at home. За манай ээж бол гэртээ байна. За байршлыг тодорхойлж байна. My brother is angry and hungry. За хүний сэтгэл одоо сэтгэлийн хөдөлгөөн тий манай ах амар өлссөн бас ууртай байна гэж хэлж байна. My dad is a good person. За хүний personality буюу ямар хүн бэ гэдгийг бас to be оролцуулж ашиглаж хэлж байна тий. My dad is a good person. John is from America. За I am Mongolian гэж ерөнхийдөө бол хэлдэггүй. I am from Mongolia гэж хэлдэг те. За би Монголоос ирсэн гэж хэлдэг. За John is from America. John Америкаас ирсэн. За he эзэн би дээр he is John, he's my good friend. John is a doctor. He is 27 years old. He is in Mongolia. He is tall and handsome. He is at work. He is happy today. He's busy now. За ингэж хэлж байна. За they эзэн биед тэр Pat and Oyu are my parents. They are shopkeepers. Shopkeepers гэдэг нь дэлгүүрийн эзэд. They are in the USA. За тэд нэр Америкт амьдарч байгаа. Америкт байгаа. They are very friendly and kind. Тэд нэр бол маш нөхөрсөг бас сайн сэтгэлтэй хүмүүс. They are at home now. Тэд нэр одоо гэртээ байгаа. My mom is 47 and my dad is 50. За насыг нь хэлсэн байна. They are free today because it is Sunday. Тэд нэр free буюу завтай байгаа. Яагаад гэвэл өнөөдөр бол бүтэн сая өдөр. My parents are my good friends. Миний эцэг эх бол миний сайн найз. За энэ to be-г ашиглаад өгүүлбэр хэрхэн зохиох, яг юу юун дээр ашиглахын энэ жишээнүүдээр харуулсан байгаа. За шууд үгүйсгэх хэлбэр рүүгээ оръё. За би бол тийм, би бол тэднээстэй, би бол тэнд байна гэж илэрхийлж ирсэн бол нотыг авснараа би тэнд байхгүй байна. Би одоо тэднээстэй биш ээ. Би одоо өндөр биш ээ гэдэг ч юм уу те үгүйсгэж хэлбэрнэ гэсэн. За I am not, he, she, it is not буюу isn't, you, we, they, there are not буюу aren't. I am not, she is not, we are not гэж шэнэ. За it isn't my phone. Энэ миний утас биш байна. It's an iPhone. Sorry. It isn't an iPhone. Энэ iPhone биш ээ. It's an LG phone. Энэ LG-гийн утас байна. It isn't new. Энэ шинэ биш юм байна. It's not expensive. Үнэтэй биш юм байна те. This isn't my brother's phone. It's your phone. Энэ манай ахын утас биш байна. Энэ чиний утас байна. The phone isn't in my room. It is in your room. За утас миний өрөөнд байхгүй байна. Энэ чиний өрөөнд байгаа юм шиг байна. This phone is not black.
it's white. Энэ хар биш энэ цагаан юм байна гэдэг ч юм уу. За to be-г ашиглан асуух асуулт хэрхэн бэлтгэх тухай. За асуух асуулт тийм үгүй асуултанда to be буюу are am is-ийг хамгийн өмнө нь өгүүлбэрийн эхэнд бичээд эзэн бие оруулаад за verb object гэд дахиад буруу биччих. Шууд object юу за verb байхгүй. Яг гэвэл энэ чинь нөгөө цагийг илэрхийлдэг зүйл биш болохоор нэг иймэрхүү юм дээр бага алдаад биччих. Sorry. За are you a new teacher? Та шинэ багш мөн үү? Yes, I am. No, I'm not. За англи хэлэнд нөгөө богино хариултыг ашиглаж одоо тийм үгүй асуултанд тийм ээ үгүй гэхдээ ингээд богино short form-ыг ашиглаж хариулах нь зөв байдаг байгаа тий. Are you angry with me? Та надад ууралцсан юм уу? Чи надад ууралцсан юм уу? Yes, I am. Or no, I'm not. Are you at home? Чи гэртээ байна уу? Yes, I am. No, I'm not. Is that your boyfriend? Энэ танад найз залуу? Yes, he is. No, he isn't. Яа, ямар их алдаа бичсэн бэ? Sorry. Are you serious? За чи жинхнээс ярьж байна уу? Yes, I am. No, I'm not. Are you tired? Hungry? Yes, I am. No, I'm not. Are you in England? Чи Англид байна уу? Yes, I am. No, I'm not. Is your brother okay? Танаа ах чинь зүгээр үү? Yes, I am. No, I'm not. Is Jenny at home? За Jenny гэртээ байна уу? Is she a student? Yes, she is. No, she is not. Okay? За WH question гэдэг байна. What, where, when гэдэг нөгөө юм нэмэлт асуух үгнүүд байдаг шүү дээ. Тэрийг асуугаад нэмэлт мэдээлэл асууж байгаа тийм асуултууд гэсэн үг байхгүй юу? Яа, юу ч ярьч. За WH асуултуудаа. За. What is this? Энэ юу вэ? Where are you? Чи хаана байна вэ? Where are you from? Чи хаанаас ирсэн бэ буюу хаана хүн бэ? Who's she? Тэр хэн бэ? Why is that? Яа тэр вүлээ? When is the exam? Шалгалт хийзээ вэ? How is India? India ямар хувь хэрвээ? Which is your car? Аль нь чиний машин бэ? What kind of movie is this? Энэ ямар төрлийн кино вэ? What kind of гэдэг нь ямар төрлийн гэсэн үг шүү. За эдгээр үгнүүдийг мэдж байгаа гэж найдаа. French mediat гэдэг нь анхан шат гэж явдаг ч гэсэн тийм ерөөхдөө суурьтай анхан шат байгаа тий. За тэгэхээр ийм үгнүүдийг мэддэг гэж бодож байна. За эднэрийг дахин эхнээс нь ингэж уншаад байгаагийнхаа шалтгаан гэвэл англи хэл сурч байгаа. Гэхдээ яг одоо энэ хичээлүүдийг бүрэн үзэж чадахгүй зүгээр ингэж сонсонгоо баталгаажуулах тийм зорилгоор үзэх хүмүүс байх болов уу гэж бүгд ингэ уншаад явж байгаа шүү. За та нар маань адилхан асуултууд мэдээж зохиогоод үзээд тэгээд комент хэсгээр бичээд яваарай тий. За өнөөдрийн хичээлийн давталт нь болохоор зэрэг за we are Mongolians. We live in Central Asia. За түрүү хичээлээр үзсэн одоо жижигхэн параграф байна тий. За энэ дээр we are Mongolians буюу to be ашигласан байна. We live in Central Asia. За present simple цагийг ашигласан байна. I am a teacher. Би бол багш. To be. I work at the school for elementary school. Би present simple ашигласан байна. She's my friend Jane. To be. She's 28. To be. She studies at the Mongolian National University with my sister. Present simple. I always play a computer game with my friends on Sunday. Present simple. Always буюу байнга гэдэг одоо үгийг ашигласан байна. We meet in the PC game center. Бид нэр PC одоо тоглоомын газар уулздаг. Present simple. The PC center is near my home. To be ашигласан байна. За энэ нэгдүгээр хичээл, хоёрдугаар хичээлийг ашигласнараа одоо тэгдэг, энтэг тийм хүн тэдэн настай амар олон зүйлүүдийг бас илэрхийлэх чадвартай болох нэ. За
За одоо нөгөө manifest хийн гэл ингээ одоо ингээ хүмүүс аяг их ярьдаг болсон шүү дээ. Ингээд юу хүсэж байгаа маш сайн бодох хэрэгтэй, бичих хэрэгтэй. Гэхдээ хамгийн гол зүйл нь present tense дээр буюу яг одоо болж байгаагаар яг одоо биелсэн байгаагаар бичих хэрэгтэй гэдэм билээ. За яг тэр manifest-ийг англи хэлээр бичих гээд үзээрэй. За тэгтээ present simple цаг ашиглаад I am a boss гэдэг ч юм уу те. I am a doctor now гэдэг ч юм уу. I live in a big mansion. Тэ юу ч үгүй. За тэгээд өөрийнхөө одоо мөрөөдлийнхээ амьдралыг манифест хийх журмаар яг гоё ингэ болцсон юм шиг төсөөлөөд дээрэс нь бас англи хэлээ практис тийм дадлах ингээ бичээд үзээрэй. За bye guys. 3 дахь хичээл маш амархан. Гэтэ хүмүүсийн бас баггүй алддаг хичээл байгаа шүү. За thank you. See ya.